Чингэлтэй дүүргийн засаг даргын тамган газрын захиалгаар алтан код уран бүтээлийн нэгдлийн бүтээсэн УМЭ-д тохиолдсон явдал сурамжит жүжигийг хүүхдүүдэд үзүүлж байгаамаа. Энэхүү жүжиг нь галт үмэр, халуун тогооны ёсол, цахим тоглоомын хор хөнөөлийн талаар өгүүлж байна. За Чингэлтэй дүүргөө гэх юм бол 2016 онд бас 120 гаруй хүүхэд ахуйн хүрээний осол гэмтэл төлөгдөл замун хордлого автоолон явган бэлтгэл авсан байдаг. За энэ хүрээнд үзэх юм бол бас 17 оны энд 4 сарын эхний байдлаар үзэхэд бас 60 гаруй хүүхэд ийм хэмжээний осол өртсөн. Тэгээ энэ осол бэлтгэл авж байгаа хүүхдүүдийн дээд 80 гаруйчим хувь нь бол ерөнхийдөө халуун тогооноос бас төлөгдсөн байдаг. Тэгээ энэ хүрээнд бол бас энэ халуун тогооноос төлөгдөхээр улсын сэргийлэх ер нь бол хүүхдийн эрүүл мэндэд эцэг их сургууль хүмүүжүүлэгч асаа хамгаалагчдын анхаарлыг чиглүүлэхэд бас энэ жүжиг маань бас нэлээдгүй үр дүнг өгөх хаа гэж найдаж байна. Жүжигийг дүүргийн 21 сургуулийн 1-ээс 5 дугаар ангийн 14,080 хүүхдэд үн төлбөргүй үзүүлж байна. УМЭ-д тохиолдсон явдал сурамжит жүжигийг үзснээр хүүхэд аваар ослоос өөрийгөө болон найз нөхдөд хамгаалах мэдлэг ойлголттой болно гэдгийг мэргэжилтэн хэллээ.